Онцлогоо эмчилгээнд хэрэглэгдэх дуран түүний дагалт хэрэгслийн угааг хариуцах заавар. За 2019 оны 11 сарын 29-нд эрүүл мэндийн сайдын 537 дугаар тушаалын 4-р хавсгалтаар онцлогоо эмчилгээнд хэрэглэгдэх дуран түүний дагалт хэрэгслийг угаах хариуцах халдваргүйцэх заавар гэж шинээр батлагдсан. Одоо энэ бол Монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэж байгаа заавар юм аа. За энэ тушаалын холбоотой гол үндсэн чиглэл нь юу юм бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын CDC болон FDA-ийн 2019 оны 5 сард шинжилсэн үндсэн заавар гол чиглэл болгосон. За тус тушаал нэг 9 үндсэндээ хэсгээс бүрддэг. За нэгдүгээрх нь нийтлэл үндэслэл буюу тус тушаалын үндсэн ойлголт, дурангийн ангилал, халдваргүйжүүлэлт хариуцлал хийх ёслолын ялгаа. За гуравт нь бол халдварын өндөр эрсдэлтэй аюултай түвшний бүлэгт хамаарагдах дуран түүний дагалт хэрэгсэл угаах хариуцах заавар. За халдварын дунд зэргийн эрсдэлтэй хагас аюултай бүлэгт хамаарагдах дуран түүний дагалт хэрэгслийн угаах өндөр түвшингийн халдваргүйжүүлэх заавар. За дурангийн онцлогоо эмчилгээнд хэрэглэгдэх туслах багжийн хэрэглээг хариуцах. За дурангийн хариуцлын чанарыг үнэлэх, дурангийн багжны эмчтүүдийг хийгдэх хяналтын хуудас, за дуран дагалдах хэрэгслийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт нь хариуцлагын үе шатнд ашиглагдах тандалтын хуудас. За ингээд нийт хавсгалт гэсэн 9 заавараас бүрдэж байгаа. За дурангийн ангилал, халдваргүйжүүлэлт хариуцлагын ялгаа гэж юу юм бэ? За энэ бол Спартан гэж эрдэмтний ангилсан ангиллын дагуу өөрөөр хэлбэл хагас аюул ихтэй одоо хариуцлага буюу за энд бол сас бүрхүүжийн шууд гэмтээдэг. За бүх төрлийн мэс заслын уян болон хатуу дургийн багжууд хамаарагдах ба энэ нь бол халдварын өндөр эрсдэлтэй. За энийг бол зөвхөн хариуцгаж хэрэглэх заавартай гэсэн үг байна. За дунд зэргийн аюултай буюу өндөр түвшингийн халдваргүйжүүлэлт шаарддаг бүх төрлийн онцлогоо эмчилгээнд хэрэглэгдэх уян болон хатуу дургууд энэ бол хамаардаг. За энэ бол сас бүрхүүч болон шарах, үхий, арьсанд шууд хүрэлцэх учраас за халдварын эрсдэл бол бага гэж үздэг. За одоо манай хоолой суулгах замын онцлогоо болон эмчилгээний дуран бол энэ түвшингийн хариуцлагын халдваргүйжүүлэлтийн түвшинд бол хамаардаг гэсэн үг. За дараагийнх нь бол аюулгүй буюу за бага түвшингийн халдваргүйжүүлэлт хамгаалалт шаарддаг. За ор шүүгээ, далтны аппарат зэрэг одоо ахуй болон эмнэлгийн эд хэрэгсэл шаарддаг хариуцлага халдваргүйжүүлэлтийн заавар бол энд оруулсан байна. За халдварын дунд эрсдэлтэй дуран гэж юу хэлдэг юм бэ гэхээр энэ бол за саний хэлсэн халдварын өндөр эрсдэлтэй дуран гэдэгт нь бол нөгөө аюулын өндөр түвшингийн бүлэгт хамаардаг. За саний хэлсэн үений, хэвлэлийн, бөөрийн, давсганы цээж нүдийн, за эмэгтэйчүүдийн умаа, нуруу нугасны, тархины жих хамар, дайрын зэрэг мэс заслын болон оншилгооны бүх хатуу үеийн дургууд бол ордог. За харин халдварын дунд эрсдэлтэй дуран гэдэгт юу орд юм бэ гэхээр за хоолой суулгах замын дээд ба доод замын, за ууршигны, давсагны, жих хамар хоолой болон түнхийн онцлогоо ажилбараар хийгдэх бүх уян хатуу дургууд бол халдварын дунд эрсдэлтэй дурангийн хэсэгт ордог гэсэн үг. За халдварын дунд эрсдэлтэй одоо хагас аюултай бүлэгт хамаарагдах дуран түүний дагалт хэрэгслийг бол угаах мөн өндөр түвшингийн халдваргүйжүүлэлт бол хэрэгжилж хариуцдаг гэсэн үг. За тэгэхээр ер нь бол хариуцлагын бодисын одоо нянгийн төсвөрлөх чанар гэж байдаг. За энэ дээр бол хамгийн өндөр төсвөртэй нэм бол за Грец Жакобын өвчнгийн вирус байдаг. Хамгийн бага төсвөртэй бол одоо бидний бүхний сайн мэдих БЦ гепатит болон доохон вирус байдаг. За өөрөөр хэлбэл эндээс юу гэсэн дүгнэлт хийж болохоор байна гэхээр ер нь бол угаалга, хариуцлал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг зөв зохистой хэрэглэх юм бол бидний одоо хүн амын дунд зовлон тохиолдох халдварын тархалтыг бол эмгэгчлэл халдварыг бол бууруулах бүрэн боломжтой гэж харагдж байна. За дурангийн шинжилгээтэй холбоотой халдвар үүсгэгчд бидний одоо хамгийн гол халдвар үүсгэгч бол салмонеллезийн халдвар байдаг. За ерөнхийдөө бол үндсэндээ дурангийн өөрийнх нь угаалга хариуцлагын дэглэм алдсан тохиолдолд бол энэ салмонеллезийн халдвар бол
тохиолдог. За нийт тохиолж байгаа халдваруудын ихэнхийг бол энэ сангилоозын халдвар эзэлдэг байна. За энэ нь бол бас тодорхой хэмжээгээр ариутгын бодис төсөвтэй болох тийм магадлал бол өндөр байдаг. За дараагийн юм бол Pyogenes aeruginosa гэдэг одоо эрүүл хүмүүсийн бит бол тодорхой хэмжээгээр байж идэг. За ингээд хэрвээ дахин суларсан юм уу эсвэл бол одоо янз бүрийн дархлын хүнд өвчтөй хүмүүс тухайн нянгаар халдварлагдсан дуран хэрэглэх юм бол за амь насны аюултай үжлэр хүндрэх тохиолдол бол бүрдэгдсэн байдаг. За энэ нь бол гол нь юу юм бэ гэхээр за цөс нойролцоос төрдөг шинжилгээ юм уу эсвэл бол ондны бүрэн ариутгадаагүй төвлөрсөн бус усан хангамжийн ус хэрэглэж дуран угаасан тохиолдол бол тус халдвар дамжих магадлал өндөр байдаг гэсэн. За бидний хамгийн бас анхаарал татах хамгийн чухал зүйл бол хеликоптерийн халдвар. За хеликоптерийн халдвар нь бол хотоодны хорт хавдар үүсэх үндсэн риск одоо хүчин зүйл байдаг. Тэгэхээр үндсэндээ дурангаас эмнэлгээс шалтгаалах халдварын тоонд бол хеликоптерийн халдвар сүүлийн үед одоо бүртгэгдэх хандлага бол байна. Энэ нь юу толгойтой вэ гэхээр хеликоптерийн халдвартай хүмүүст хэрэглэсэн дуранг дутуу ариутгах доход ариутгах одоо угаалгын горим алдагдсан тохиолдол бол өвчтөе хүнээс эрүүл хүнд халдаж байна гэсэн одоо юм нотлогоо бол бүртгэгдсэн байна. За хамгийн одоо юу гэдэг анхаарал татах бас нэг зүйл бол за бидний нөгөө B, C вирусын халдварын асуудал. За энэ дээр C вирус бол B вирусыг бодох юм бол дурангаар халдах магадлал нь бол харьцангуй бага боловч за дурангийн хүндий сувгийг сойртож байгаагүй тохиолдолд эсвэл биопсын шинжилгээ авахдаа ариутгыг дагуу багажаар хэрэгсэн тохиолдолд бол C вирусын халдвар тархсан тухай тэмдэглэл гадны болон за манай Монголын дотоодын одоо юунууд бол мэдээлэлт бол мэдээлэгдсэн байт юм байна. За дараагийн нэг чухал асуудал бол мэдээж одоо доох асуудал байна. За мэдээж сүрээгийн асуудал. За холестерин дефицит гэдэг юм. Үндсэндээ одоо бидний бас тэ халдвал нэлээд хүнд өвчин үүсгдэг эдгээр бактери вирусын халдварын хувьд бол дурангаар халтсан тохиолдол одоо дэлхийн нийт бол төдийлөн бүрддэг байна. За өшөө бас анхаарал татах үзний өвчин бол Грец болж байгаа өвчин гэж байна. За энэ бол одоо орчин үеийн арга ухаанд үндсэндээ бол ариутгал халдваргүйжүүлэх бодисонд төсвөртэй цорын ганц вирус гэж үздэг. Хэрвээ энэ вирусын халдвар илэрх юм бол тухайн хэрэглэсэн эмнэлгийн тоонд хөрөмжийг бол шууд устгалд оруулахаас өөр аргагүй юм тохиолдол байдаг. За энэ бол 1 сая нэг тохиолдол бүртгэгдэг юм халдвар байт юм байна гэсэн. За тэгэхээр бидний хоол услах замын дуранд хэрэгжилж байгаа энэ процессыг дараалал нь юу ямар хянцтай байт юм бэ гэх. Ерөөсөө хамгийн чухал юм бол эхний ээлжинд механик болон одоо цэвэрлэгээ, физикийн цэвэрлэгээ хийх асуудал. Дараад нь халдваргүйжүүлэх, тэгээд хадах гэсэн юм үндсэн 3 одоо толгойн чулуу болсон дарааллыг бол заавал баримтлах хэрэгтэй гэсэн үг байна. За тэгэхээр тус заавал хамгийн чухал зүйлийг юу гэж зааж өгсөн бэ гэхээр анхны угаалга цэвэрлэгийг өвчтөнд дурангаа амнаас суулж авсны дараа шууд детергент дуусгал агуулсан нойтон сальвиткаар арчих гэж заасан байна. Өөрөөр хэлбэл энэний утга учир нь юу юм бэ гэхээр хэрвээ хариуцсан ингэж ихний одоо угаалгыг хийгээгүй тохиолдолд өвчтнөөс хариуцлын өрөөрөө дуран зөөгдөх явцдаа хатаж за эндээс бол нэг тодорхой хэмжээний биологийн бохирдол за бактерийн бохирдол нь бол дараагийн угаалга ариутгалд бол устгахад төвхтэй болох тийм тохиолдол байдаг. Тийм учраас бол анхны цэвэрлэгээ гэдэг бол хамгийн чухал. Өөрөөр хэлбэл дуран суглах үед заавал детергент дуусвал агуулсан нойтон сальвиткээр арчих асуудал бол хамгийн анхны цэвэрлэгээ юмаа гэж үзэж байгаа. За ингээд анхны цэвэрлэгээ хийсний дараа бол дурангийн ариутгалын өрөөнд зөөгдөн. За зөөгдөөд угаалга юу одоо физик цэвэрлэгээ явагдана. За энэ угаалга бол төвлөрсөн усан хангамжийн урсгал усаар дээрээс нэмээд ажлын сувгуудыг тодорхой сойз бүхий одоо юугаар бол брашаар бол цэвэрлэж 3-аас доошгүй удаа хөндийг бол сойзлож угаах ёстой гэсэн юм заавар бол
заавал биелүүлэх ёстой. За CDC-ийн зөвлөмжөөр 3-аас дээш сойцтоход хүндэтгэх ариут юуны биологийн бохирдлын хэмжээ бол одоо маш бага түвшин хүртэл бол буурдаг гэдэг нь бол тогтоогдсон. Тийм учраас бол 3-аас доошгүй хэмжээгээр бол цугийг угаах хэрэгтэй маа гэсэн үг. За ингээд анхдагч одоо цэвэрлэгээ анхдагч угаалгын дараа бол ариутгалын халдваргүйдэх процесс бол явна. За энэ бол үндсэн 2 янзын процесс байна. Нэг нь бол автомат машинаар халдваргүйдэх. За энэ тохиолдолд бол энэ автомат машин бол заавал зориулт юм байна. Дээрээс нэмээд тухайн дуран ариутгах хугацааг тохируулдаг байх ёстой. Дээрээс нэмээд дуран бүхэлдээ ариутгалын бодисд дөрөгдөг байх ёстой гэсэн үг байна. За дээрээс нэмээд хэдэн оны хэдэн сарын хэдэнд ариутгасан бэ, ямар хугацаар ариутгасан бэ гэдгийг одоо нотлох баркод буюу эсвэл тодорхой юм протоколын лист гаргадаг байх хэрэгтэй гэсэн үг байна. За дараагийн хамгийн чухал асуудал бол тухайн ариутгалын машин нь CDC FDF-ийн зөвлөмжийн заасан ариутгалын бодисын идэвх сэргэх температурын горинтой байх хэрэгтэй гэсэн энэ үндсэн одоо зааврыг биелүүлэх ёстой гэсэн үг. За ингээ ариутгалын машинаар халдваргүйтгэл явагдсны дараа бол хатаах үйл ажиллагаа явагдана. За хатаах үйл ажиллагаа бол үндсэн 2 үйл ажиллагаа байна. Нэг нь бол зориултын хийгэрүүлэл эсвэл бол 70%-ийн спиртийн уусмлыг 10 мл-ийг сувруу хийж хатаах гэсэн юм байна. За дараагийн нэг чухал зүйл бол хэрвээ зориултын машин байхгүй тохиолдолд гар аргаар халдваргүйчлэлтийг хийх шаардлагатай болно гэсэн үг. За гар аргаар халдваргүйчлэлтийг хийхин тулд ариутгалын бодисыг сонгох асуудал аюул чухал. За ингээд ялангуяа FDF-ийн зөвлөмжийн дагуу буюу өөрөөр хэлбэл нэгэнт ариутгалын бодисыг халаах боломжгүй учраас тасалгааны температур хэвийн нөхцөл гэж авч үзэх юм бол ихэнх ариутгалын бодис бол 20 минутаас наашгүйгээр байдаг учраас гар агаар хийдэж байгаа ариутгах халдваргүйдэх хугацаа бол нэлээд урт гэж ойлгох ёстой гэсэн үг. За мөн ариутгалын бодисын өтгөрүүлэг буюу концентрацийн ариутгах чадварыг бол заавал шалгах явдал чухал гэсэн үг байна. За өшөө нэг чухал зүйл нь бол гар агаар халдваргүйдэл хийж байгаа тохиолдолд бол заавал хяналтын протокол гэдэг бол үйлдэнэ. За энэ хяналтын протокол үйлдэх юм учир утга нь юу вэ гэхээр ямар хугацаанд ямар одоо орчинд ямар бодисоор ямар хугацаанд ямар концентрацтай уусмал хэдий одоо хийх хугацаанд байлгасан бэ гэдэг нь бол заавал протокол үйлдэж баримтжуулна гэсэн үг байна. Энэ нь бол ямар нэгэн байдлаар одоо өвчтөн дурангийн ариутгал юутай холбоотой ямар нэгэн гомдол одоо гаргасан тохиолдолд бол нотлох баримт болж явна гэсэн үг байна. Харин автоматар угааж байгаа машины тохиолдолд бол автомат угаалгын машинаас мөн ялгаа авахгүй нөгөө ариутгалын гормын протокол үйлдэх тийм одоо юу гэдэг хяналтын лист бас гардаг тийм машиныг бол сонгох асуудал 537-д бол тусгаж өгсөн гэсэн үг байна. За ингээд халдваргүйтгэл ариутгал явагдсны дараа хамгийн чухал зүйл бол хатаах асуудал гэсэн үг. Хатаахыг бол 2 янзаар түрүүнд тайлбарсан. Нэг нь бол зориултын хийгээр хатаах. За дараагийнх нь бол 70% спиртийг сувгт хийж зайлах гэсэн юм явагдана гэсэн. За ингээд ариутгсан халдваргүйдсэн дуранг бол зориултын шүүгэнд хадгална. Хэрвээ энэ хадгалж байгаа шүүгээ тодорхой одоо юу гэдэг битүүмжлэл орчин нөхцөл хангагдсан байх юм бол 7 хоног хүртэл хадгалж хэрэгжилж болно гэсэн үг. За энэ PDF-ийн зөвлөмж байгаа. Энэ бол 2017 оны 2 дугаар сард за ерөнхийдөө дуран болон түүний дагалдах хэрэгсэл хэрэглэгдэж байгаа ариутгалын бодисын ерөнхий одоо концентрац болон ариутгалын хугацаа зэргийг бол зааж өгсөн байна. За манай Монгол улсад бол ихэвчлэн гултаар альдгидийн 2%-оос болон түүнээс дээш хуусмал эсвэл бол одоо опо буюу богино хугацаанд ариутгах уусмал гэсэн 2 уусмалыг бол голчлон хэрэглэдэг.
опоо хэрэглэж байгаа тохиолдолд ариутгын машинд бол заавал 25 градус гэсэн хэмнэн тохируулж иж бид нэр 5 минут ариутгах хэрэгтэй. Хэрвээ 25 градусаас доош буюу тасалгааны температурт ариутгахаар бол энэ бол гараар ариутгаж байгаа бол 12 минутаар тохируулах ёстой гэсэн үг. За энэс бусад бүх төрлийн ариутгын бууц бол 20-25 градуст байсан ч гэсэн ариутгах хугацаа бол 20 минутаас дээш гэж ойлгож болно. За дараагийн нэг чухал асуудал бол ариутгын өрөөнд тавьдаг шаардлага гэдэг үг бол тавьж өгсөн. За энэ бол ариутгын өрөө бол заавал ажилтны өрөөнөөс тусдаа байхаар тусгагдсан. За ариутгын өрөө нь цэвэр бохир гэсэн одоо 2 урсгалтай байхаар бол заагдсан. За ариутгын бууцд хэрэглэж байгаа ариутгын бууцын хүний биед нөлөөлөх хүчин зүйлээс хамааруулаад за хүний өндрийн түвшингөөс доош байрлуулагдсан заавал агаар жуулчдын төхөөрөмж суурилуулсан байх ёстой гэсэн ийм эрүүл ахуйн шаардлагын төвшин бол зааж өгсөн. За дараагийн нэг чухал асуудал бол ариутгагч буюу одоо ариутгах үйл ажиллагаа хийж байгаа эмч, сувилагч ажилтнанд зориулалтын хувцас, одоо хамгаалтын хувцас, малгай, халаад, нүдний шил зэрэг одоо зүйлээр бол заавал хангах ёстой гэсэн зүйлийг бол зааж өгсөн гэсэн үг байна. За ингээд ерөнхийдөө бол хүмүүсийн хамгаалалт утасны зураг бол юм байна. За ингэ анхаарал тавьсан баярлалаа.